Америк нэгдсэн улсын Иллинойс мужи. Учрах тавилан 9-р хэсэг. Америк нэгдсэн улсын Иллинойс мужийн Арлингтон Хайтс хотон. Тэндээс машинаар Чикаго ороход ердөөл 45 минут зарцуулагддаг ачаа. Цагаагаарын хувьд зуны ихэнх сар хэдий гарчихсан байхад зөөлөн сэвэл зүр салхитаа сэрүүхэн байх өгөөд Монгол орны цагаагаар уур амьсгалтай тун төстөө санагдсанд халуунаад тааламжтай байв. Учирлч орчин тойрондоо хэдийнэ дасжээ. Тэмүүлэн урдын адил трак нэртэй том машинаа унаад 7 хоногийн 5 өдөр нь алс замд гарч ажлаа амжуулсаар явна. Тэмүүлэн гизгүйд халуунаа бүх зүйлсийг өөрөө зохицуулж байгаа болохоор дэлгүүрээр явж хоол хүнсээ цуглуулах, хүүхдээ агаар салхинд гаргах гээд бүгдийг л ганцаараа амжуулж байлаа. Ингэж явах үедээ гэрийнхэн ойролцоо амьдардаг хэд хэдэн монголчуудтай тааралдаж хизээний сэргэлэн зангаараа найз нөхөд болгоод амжижээ. Тэдний зөвлснөр мөн тэмүүлэнтэй ярилцсны эцэст халуунаа хүүгээ цэцэрлэг яасалд өгөөд өөрөө ажил хийхээр шийдэв. Учир нь эх 7 хоногт 6 сар хүрэх ачаа. Хүүн гэртээ чөлөөтэй өмөлхөж юм тушээл ганцаараа зогсож чаддаг болсонд хүүгээ хараад халуунаа өхөөрдөн нэрхлүүлж улам их хайр хүрч сэтгэл нь өдөр ирэх тусам сайхан байгаач. Удахгүй ирнэ гэж хэлчихсэн байж худлаа яраад хэлчмийгөө алгуулсан цэлмгийг бодхоос гомдол цөхрөл зэрэгцэж байлаа. Харин 5 хоног ажиллаар яваад учир нь тэр хоёрт яаран тэмүүлсээр ирэх тэмүүлэнг хараад хичнээн их хайр сэтгэлийн холбоогүй ч гэлээ. Сэтгэл нь догдлон гэр дүүрээд ирэх шиг бодлон сэлмээд ирдэг байлаа. Одоогоор тэмүүлэн замд яваа бөгөөд 2 хоногийн дараа гэртээ харна. Халуунаатай хэдийгээр ойртон додон сууж нэг оронд орч чадаагүй ч яг л ихнэр хүүхдтэйгээ хамт амьдарч байгаа юм шиг түүнд санагдах болжээ. Гэрлүүгээ тэр хоёртоо яарч ирэх замдаа дуртай зүйлийг нь худалдан авч орно. Халуунаач энэ бүхэнд дургүй биш байлаа. Нөхрөө халамжилж буй мэт замд гарахт нь 5 хоног хэрэглэх хоол хүнсийг нь бэлдэж өгнө. Тэгээд аль болох замдаа ядрахгүй амарч явахыг захина. Тэмүүлэн ирэх 7 хоногоос өөрийнхөө нэр дээр учирлыг яасалд өгөхөөр ярьж тохирчээ. Яг өөрийнхөө хүүг яасал цэцэрлэгт явуулах гэж буй мэт сэтгэл нь догтлон. Хүү яасалд яваад ойлгох болов? Багш нартайгаа хэр дасгал? Хоос үг нь гайгүй өгөх байгаа. За гайгүй илхтий. Энтхийн хүмүүс хүүхдүүдэд анхаарал халамж тавихтаа дэндүүсэй. Тэгээд ч хүүхдийн асуудлыг бол 1 номер тавьдаг, үздэг хойно. Санаа зовоод авах хэрэггүй нү? Гих зэргээр цаг үргэлж учирлын талаар бодон замын ихэнхийг нь туулж явна. Учирлыг яасалд өгчихвөл тэдний гэрийн ойролцоо амьдардаг тэнд нэлээд олон жил амьдарч байгаа Америк нөхөртөө анхаагч бүсгүй халуунаа гоо сайхны газар ажиулж оруулж өгч тус болохоо амлажээ. Халуунаа тэмүүлэн ирэхээр эх 7 хоногоос хүүгээ яасалд өгнө. Өөрөө ч ажилд орно. Ингэж бодохоор сайхан санагдаж байна. Химэн дараа 7 хоногийг тэсэн ядан хүлээж байлаа. Харин энэ үед Монголд сэлмэг Солонгосоос ирсэн ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг I&G группийн мэрэгчлэтнүүдтэй уулзалдан ярилцаж суулаа.
Тэд Монголын 21 аймаг, сум, баг, хороодын гүний худаг болон ус түгээх цэгүүдэд ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг зогцоор нь энэ ондоо багтаан суулгах талаар ярилцаж тохиролцсон ашигтай шийдвэрт хүрцгээлээ. Цэлмэг уулзалт амжилттай дууссаны дараа хуралд оролцохоор ирсэн группийн гүйцэтгэх захирал болон төлөөлөгчдийг хоолнд оруулж буудалд нь хүргэж өгөөд нэлээд орой болсон хойно гэртээ харихаар явлаа. Гэртээ ирвэл Чингүн Ануучин хоёр унтсан. Сарнай түүнийг хүлээн сууж байв. Гаднаас орж ирэн гутлаа тайл зогсоод сэлмэгт хандан Сарнай. Миний хань яасан өрөө ирдэг юм бэ? За тэгээд уулзалт нь амжилттай юу гэж асуухад сэлмэг Сарнайг тэрэн үнсэнгээ. Уулзалт амжилттай. Энэ ондоо багтаж дахин хөрөнгө оруулалт хийгдэхэр болсон гэж их хэл баяртай байгаа бололтой нэмсгэлснэ. Хүүхдүүд унтчихсан юм уу гэж асуухад цаад хоёр чинь тоглож сая унтлаа. За ашгүй дээ. Ажил чинь бүтсэн бол хөрөнгө мөнгнөөс илүү олон аймаг, сум, баг цэвэршүүлсэн цэвэр усаа хутгаас авч уунаа гэдэг хамгийн сайхан хэрэг. Эрүүл мэндэд ч тустай хамгийн наазахын асуудал энэ байсан. Бас дэлгүүрээс савлсан цэвэр ус худалдаж авахгүй, гэртээ тусгай ус цэвэршүүлэгч хэрэглэхгүй амар болох нь тэр. Миний ханы ажил зөвхөн мөнгө төгрөг олох биш. Буянтаа сайн үйл хэрэг болж байгаа юм байна. Ажил нь бүтэмжтэй байгаад баяртай байна. Мундаг шүү миний хань. Ингээд нөхрийнхөө хазар дээр нэлх хүүхд эрхлүүлж өгөө мэт өхөөрдөн үнслээ. Сэлмэгт энэ нь их л тааламжтай байгаа болол та нэмсгэлснэ. Харин тийм ээ. Тоног төхөөрөмжийг яаж суйрлуулах, төхөөрөмж хэрхэн тараагдах гээд танилцуулгыг сайн хийж чадсны хүчинд урдынхаас арай хямдар илүү чанартайгаар олноор нь оруулж ирэх албан ёсны гэрээ хийгдсэн. Сайхан байна. За, хань гараа угаачгаад хүүхдүүд дээр очие. Мөн хоёр зулцгийга санаж байна гэж ихтэйх гэсээр ариун цэврийн өрөөлөө явхад Сарнай. Гарч ирэл миний ань хоолой дээрээ би одоохон бэлдээдхий гэхэд Сэлмэг "Оо хана. Би хоол идэхгүй. Төрийн нөгөө идтэй хоолнд орчихсон. Хүүхдүүдээ үнсчихэд эртхэн унтаж амарлаа. Өглөөрт ажилдаа. Өнөөдөр нэлээд ядарлаа" гэхэд Сарнай за тэгтээ би орд садах гэсээр унтлагын өрөөнд орлоо. Сэлмэг гар нүрээ угаагаад хүүхдүүдийнхээ өрөө рүү орволаа. Чингүн Ануучин хоёр аавыгаа орж ирэхийг мэдгшинчгүй тааваараа унтаж байв. Сэлмэг хүүхдүүдээ унсээд унтлахын өрөөндөө орж унтахаар хэвтлээ. Тэрээр нилээн ядарсан тул Сарнайг орж ирэхийг ч мэдэлгүй нам унтсан байлаа. Сарнай нөхрийнхээ хувцсыг имхлэн суух зураа. Гар утасныхын цэнийг дуусаж байгаа дохоо өгөхөд утсыг нь цэнэглэхээр өмнөнийх нь халааснаас гар утсыг нь авлаа. Санамсаргүй утсыг нь нээж үзтэл нэг дугаараас маш олон удаа залгасан байв. Дугаарыг нь сайн ажиглан харвал холын дуудлага бололтой. Холоос дуудлага ирж байгаа. Яагаад аваагүй юм болоо гэж гайхан мессеж рүү нь орж үзвэл нөгөө залгасан дугаараас зөндөө олон мессеж ирсэн байв. Сарнай мессежүүдийг үзээд нүдэндээ ч итгэсэнгүй. Амьсгалан давхцсан хурдан гүйлгэн уншиж байлаа. Хайрт минь яагаад уцаахгүй байгаа юм бэ? Учирлын зургийг үзсэн үү? Хүн нь улам их хөөрхөн болоод байгаа. Бид хоёр чамаагаан эрхийг тэсэн ятан хүлээж байна. Уцаа авахгүй яарчгүй болохоор чинь илтгэлийн бодогдоод хэцүү байв гэсэн үгтэй өчнөн мессежүүд.
Сарнаан хоолоо зангирч хоёр нүдийг нь бүрхсэн нулимс өөрийн ирэхгүй хэмжээ хязгааргүй мэт хацрыг нь даган урсаж эхэллээ. Юу унших юм бэ? Гомдож хорсон уурлаж бацимдсандаа сарнаа цэлмгийг улаан нүрлүүн самардан зулгаач хоолойг нь багалзууртмаар. Үс гизгнээс нь зулгаан сэгсчмээр орилж хашгиран гүмээр санагдсан ч тэгж чадсангүй. Зөвхөн уучраа олохгүй өчтөчнөө бодол толгойд нь нэрэлдэхэд нулимсаа арчингаа гар утсанд нь нэрсэн мессеж бүрийг дахин уншиж суулаа. Хэсэг суусны дараа цэлэнгийн утсыг орлуун чулуудчаад өрөөнөөс гарлаа. Хувцсан өмсөд гадагшаа гаард гарч алхмаар гүнцгий амьсгаа авмаар хэн нэгэн дээр очмоор байсан ч унтж байгаа хүүхдүүдээ орхиод гарч чадсангүй. Тэднийгээс рээчгүй дээ гэж санаа зовсон дон ариун цэврийн өрөөнд орч хаалгаа дотроос нь дүүчээж би засах суултуур дээр лагхийн сууж мэгшин уйлаа. Сарнаа хизээ дахин тайвшрах. Хэдий болтол энэ бүхэн үргэлжлэхийг хинчүүл мэднэ. Тэр тусмаа юу ч болоогүй мэд халуун хүнжил дотроо тайван амгалан унтах цэлмэг бүрч мэдэхгүй. Мэдгцөхөө үгүйгээр унтаж байлаа. Үргэлжлэл би